За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ Solo Leveling-ийн 70 дутгыг тайлбарлахаар бэлтлээ. Энэхүү анимега тайлбарлахаас өмнө бяцхан түүх тайлбарласан дээрх гэж бодож байна. Одоо тэр сахиусан тэнгэрүүд буюу тэр гэрлийн илэрхийлнүүд гэдэг байгаа шүү дээ. Тэр нь болохоор арт талыг нь илэрхийлж байгаа. Одоо жишээ нь E-гээс S зэрэглэл хүртэл байна гэдэг чи одоо хэр том арттай вэ гэдгийг нь л илэрхийлж байгаа. Одоо жишээ нь тэр Америкийн тэр улсын түвшний нэг ангууч байдаг шүү дээ. Тэр нь болохоор айгүй том арттай гэсэн үг. Одоо сургуулийнхаа хамгийн том атманы дүүн гэх юм уу та. Одоо манай залуу болохоор одоо нэг E зэрэглэл бараг л энгийн үний төвшнийх гэдэг нь одоо нэгсэндээ ээж охин дүү хоёртой. Тийм учраас бараг л аргүй гэсэн үг. Харин тэр дүншоноос гарч ирээд байгаа мангасууд шүү дээ. Тэр нь болохоор одоо дээрлэгч нарыг илэрхийлж байгаа. Хэрэг тэр хаалгыг тухайн үед нь хааж чадахгүй байгаад тань хаалга задардаг шүү дээ. Энэ нэгсэндээ нэг дээрлэгтийг тухайн үед нь зогсоож чадахгүй байх юм бол явандаа дээрлэгт нь газар авдаг. Тэрийг нь илэрхийлж байгаа. Гэхдээ тэр сахиусан тэнгэрүүд гэдэг нь бүгд тийм сайн хүмүүс гэсэн үг биш. Үнэхээр одоо сул дорой нэг өмөрдөг хамгаалдаг тийм сайн ах нар байдаг ч гэсэн бас нэг дүүмөөгөө хамгаалдаг мөртлөө цаанаа болохоор бас бусдыг дээрлэгдэг тийм хогийн хүн бас байдаг. Тэгэхээр сахиусан тэнгэрүүд гэхлээр бүгд манай тал гэж ойлгож болохгүй. Бас тэр дүншон дотор байгаа тэр мангасууд нь болохоор бас бүгд муу хүмүүс гэх нь бас эргэлзээтэй. Яг хоо тэд нар бол анхандаа бол дээрлэгүүлдэг байсан хүмүүс гэсэн үг. Байнга дээрлэгүүлсээр байгаа тийм дотроо тийм өш онцонтой болоод гэх юм уу буцаад бусдыг дээрлэгдэг болсон. Яг хөө дээрлэгүүлдэг байсныг нь бодглохоор бас өрөдмөр ч гэсэн буцаад өөрсгөө нэг дээрлэгдэг болсон гэхээр бас тийм жоохон шижгийн тал руугаа л олчж байгаа юм л да. Гэхдээ бас нэг өөрийнхөө дүүмөг бас өмөрдөг хамгаалдаг болохоор одоо дүүн одоо нэгсэнд одоо бас нэг гэрлийн илтерхийдээ арттай л гэсэн үг гэх юм уу да. Одоо тийм ерөнхийдөө нэг иймэрхүү маягаар ойлгочих болно. За тэгээ кино руугаа ороход бол манай залуу маань нэгээд дүншонд руу орж идэв шүү дээ хэдэн нөхдүүдтэй. Энэ нэгсэнд одоо ангийнхаа хүүхдүүдтэйгээ цуг одоо ингээд гадуур явж байгаа юм уу да. Тэгэл бас л нэг дээрлэхэлтэнд өртдгөл хүмүүс байж таарна шүү дээ. Тэгээд тэр дүншон дотор нь одоо давхар хаалга гардаг шүү дээ. Энэ болохоор одоо нэг өөрсдийг нь дээрлэхжсэн нөхдүүд одоо нэг ганц нэгээрээ цөөхөлхнээ явж байхад нь таарад гадуур явж байхдаа тэгээд тэдрийг очиж хариугаа авъя, өршөөгөө авъя гэж хоорондоо ярилцсан баг. Зарим нь болохоор тэгээ, зарим нь болохоор үгүй гэд дөнгөд манай залуу болохоор ер нь тгий гэдэг тал руу н ороод тэгээ бүгдээ очиж нөгөөдөлгөө очиж дээрлэхэд тэгээ харамсалтай нөгөө дээрлэгэлт нь хэрэг сэтрээд нэг нь бүр бэртэж гимтээд эцэг их нь мэдээд цагдаа шүүх болоо явчих чинь гэсэн үг. Тэгээ өөрийнхөө үр дагаварт нь одоо нэг дүншон дээр нэг 3 бичээс байдаг шүү дээ. Одоо эхнийх нь болохоор бурхныг шүт, хоёр дахь нь болохоор бурхныг магтандуул, гурав дахь нь болохоор бурханд үнч гэдгээ батал гэдэг тийм 3 сургаал байдаг шүү дээ. Одоо эхний тэр бурхныг шүт гэдэг нь болохоор нэгсэнд одоо буруу зүйл хийсэн гэдгийг илэрхийлэх гэх юм уу та. Одоо тэр солонгосын кинонд дэр гардаг шүү дээ. Одоо жишээ нь буруу зүйл хийжээ тахад нь буруугаар ерөөсөө хүлээж зөвшөөрөхгүй юу ч болоогүй юм шиг яваадах юм бол хүмүүс айгүй их дургуутдаг шүү дээ. Харин тэрний орон зүгээр яг ингээл гонсон, гутсан одоо зутарсан тийм гимшиж байгаа тиймэрхүү царай харуулад одоо сургууль дээр ирээл одоо эцэг ихтэй багш захиралтайгаа уулзаал ингээ явна гэсэн гэх юм уу та. Тэр том хөшөө нь болохоор нэг хөдөлж байгаа бүхнэлүүд дайрдаг шүү дээ. Энэ нь болохоор нэгсэнд тийм гин бурууга хүлээхгүй байгаа одоо өөрсдөө өмөрж байгаа өмгөлж байгаа одоо буруу ямар нэгэн асуудлаас мултрах гэсэн тийм нөхдүүдийг одоо нэг шууд хар данс руугаа оруулж чинь гэх юм уу та. Одоо нэгсэндээ одоо сургуулаасаа хөөгдөх тийм ер нь нэлээд том асуудал болсон болохоор сургуулаасаа хөөгдөх ерөнхийдөө хар данс руугаа орсон. Хоёр дахь сургаал нь буюу нэг бурхныг магтандуул гэдэг шүү дээ. Тэр нь болохоор яг тэр солонгос кинонд гардаг шиг одоо буруу зүйл хийсэн хүн дээр байнга очиж одоо нэг өглөө нь очиод кофе барьж очиод чихэр жимс барьж очиод таарлах болгон дээр нь байн уучлалтгүйгаал өмнө сөгдөөлгүйгээд байдаг шүү дээ. Одоо энэ нөгөө ганцхан өдрийн турш биш бүр хэдэн сарын турш баг тэгж явах магадaltaй. Нөгөө нь бүр гомдлон тайлагдтал тэгж хойноос нь гүүх гэх юм уу та. Нөгөөдөл нь болохоор хөгжимтэй хөшөөрөнийг урд зогсоод ингээд ам аврагдаад байгаа шүү дээ. Энэ эдэр нь болохоор уучлсан гэдэг тийм бичиг гарын үсгийг нь авчиж гин гэсэн үгтэй. Ерөнхийдөө харьцангуй амархан. Тэгэхэд манай залуу болохоор ер нь нэлээд тийм шазуур зуусан хүний хүнтэй таарсан юм шиг байгаа юм. Тэгээд уучлахгүй ер нь нэлээд их уудсан бах эдэн сар хойноос нь гүүгээл бүр одоо тэр хөлөө алддаг шүү дээ. Энэ нэгсэндээ бүр нэлээд тийм хэцүү байсан л гэдгийг илэрхийлж байгаа юм уу та. Тэгээ гурав дахь нь болохоор бурхан дүнж гэдгээ батал гэдэг шүү дээ. Энэ болохоор тэр хохирсон хүмүүсийн зүгээс өөрийг нь хохирсон хүнийг одоо үнэхээр гимшээсээ үнэхээр одоо засраасаа зөв болоосоо цаашдаа ихэж муу зүйл хийхэ болоод сайн хүн болоосоо л гэж гэдэг үднээс хатуурхаад байгаа шүү дээ. Яг энэрийг илэрхийлж байгаа. Нөгөөдөл нь болохоор худлаасаа наан гимшсэн боловч цаанаа тэгээд одоо хэдэн сарын дараа буцаал хэмнэдэ орж байгаа илэрхийлэн. Тэгэхэд мань залуу болохоор ганцаархнаар ерөнхийдөө бүрэн дүүрэн гимшсэн.
бүрэн дүүрэн засарсан гэх юм уу та. Тэгээд тэр ганцаараа тэр тахилын ширээн дээр үлддэж штэ. Тэрэн дээр болохоор ингээд нөгөө хөшөөнүүдэн дээрээс ингээд алах гад арайд идэг. Тэгэхэд мань зал болохоор ингээд өхмээргүй нэгээл орилж шарлал өвдөр шаналаад идэг штэ. Энэ болохоор одоо нэгсэндөө тэр сүхтэй хөшөөнүүд нь болохоор нэгсэндөө өөрийнх нь сайн чанарууд нь гэх юм уу та. Өөрийнх нь сайн чанарууд нь тэр муу чанарыгаа одоо цаазалж алж ийн гэсэн үг. Одоо нэгсэндээ өөрөө өөртөө тулж ажиллаж ийн гэх юм уу та. Өөрийнх нь бүх муу муухайгаа одоо устгаж үгүй хийж зөвхөн сайн чанараа л авч үлдээж байгаа. Гэтэ энэ ердөө л нэг хэсэгхэн хугацааны тийм бодол төдий биш. Энэ чинь бас нэг хэдэн сарын турш одоо өөртөө бодож өөртөө ярьж ингээд өөрөөр гимшиж ингэж нэг төрлийн тэр бясалгал шиг л юм болж ийн гэсэн. Тэгээ ерөнхийдөө өөрийнхөө бүх муухай чанаруудаа устгаад тэгээд өөрийг нь чангааж исэн тэр муу муухайгаа одоо гинжнүүдийг нь одоо тасдаж хайж ийн гэх юм одоо. Одоо жишээ нь өөрийгөө уучлж байна. Бусдыг уучлж байна. Одоо өөрийг нь дээрлэгдэг байсан хүмүүсийг уучлж байгаа. Өөрийнхөө царай муутай одоо өөрийнхөө эцэг их одоо бүр бурхныг хүртэл бүгдийг нь уучлаад одоо бүр уучлах зүйл байхгүй болтол нь бүгдийг нь уучлаад энэ цагаас хойш тэг одоо зөвхөн өнгөрсөнтөө зурлахгүй зөвхөн ирээдүгөө л харж амьдрахаар болж байгаа юм. Яг бол өнгөрсөнд хүлэгдсэн тийм хүлээс байхгүй болчихж байгаа болохоор одоо тэгээд 3 хоногийн дараа нь сэрэхэд бүх зүйл зүгээр болсон мэт шүү дээ. Энэ болохоор одоо нэгсээ шинэ амьдралаар амьдрахаар болоод одоо шинжлэгччихлээ л гэсэн үг. Одоо тэр систем гарч ирдэ штэ. Тэр систем нь болохоор өөртөө өгсөн тийм даалгаварч гэх тийм зорилгыг илэрхийлж байгаа. Гэхдээ зөвийг өдөр тутмын даалгавар байдаг штэ. Өдөр 100 сунах 100 гизний дасгал 10 км гүйх мөх гэд. Энэ болохоор өдөр тутамдаа биелүүлэх ёстой нөө даалгаварч гэх юм уу. Одоо жишээ нь өглөө болгоныг одоо инээж өгтөн гэдэг юм уу. Хүн ер нь өглөөгөр айгүй их тийм хямралтай байдаг. Одоо жишээ нь бие организм тийм дөнгөж унтаас ирсэн болохоор айгүй тийм 0 цэхэндээ бууцсан сэтгэл санааж тэр оюун тархич гэсэн бараг л унтраалтаа шахуу тэгэл энэ үе дээр хүн айгүй тийм бухимдүү эмзэг байх нь бол энгийн үзэгдэл энэ үе дээр тийм эерэг өөдрөг байх гэдэг бол маш хэцүү. Тийм учраас өглөөг инээж өгтдөг хүнийг айгүй тийм хүчрхэг сэтгүүл зүйтэй хүн гэж үздэг. Одоо жишээ нь өглөө болгон босоод одоо дүүгээ хараад дүү нь одоо нүдээ нухлаад ингээ явж байгааг нь хараад инээгэл аль болох тийм инээдтэй талаас нь олж хараад инээгээд гэх юм одоо ер нь тэр толгой доторх байгаа тэр хошин шогийн мэдрэмжэл одоо сэрэн гэсэн үг. Тэгээ инээдгүй байсан ч гэсэн яаж иж байгаа л бүр инээгээд худлаагаасаа чадахгүй инээгээд байхад тэгээ яванда жинхэнэ инээд болдог. Тэгээд ээжийнхаа эхчийнхаа дүүгнэрийнхэн тэгэл аль болох үсэн ар зайцсан байгаа инээдтэй хэсгийг нь инээд төрөхгүй байсан ч гэсэн бүр нүдээ нухлаад бүр сэтгэл санаа хямралтай байсан ч гэсэн хүчээр инээгээл инээдтэй талаас нь хараад инээгээд байгаа гот тэгэл ер нь болоод байдгийн. Тэгээд гэхдээ нэг юм анхаарахад байна шүү дээ. Тийм шооч доромж маягаар биш эсрэгээрээ өхөөрцөн маягаар тэгж инээмсгэлж инээх ёстой. Тэр талаас нь харж инээх ёстой. Хэрэг тэгж чаддаг болох юм бол эмзэг үе дээрээ тийм хүчрэг байж чадна гэдэг чи одоо тухайн өдрийн таарлаж байгаа ямар нэгэн тийм онцгой зүйлсийг ерөнхийдөө анзаарахгүй зөвөр л нэг энгийн мэтэн зөрүүлээ өнгөрөх магадлал өндөртэй. Хэрэг хүн төцийн тулгарх юм бол тэрийг бол бас даван гарах сэтгэл зүй өндөр болчдөг. Тийм учраас одоо монголчууд гэдэг чинь өглөөг инээж өгтөж байдаг юм бол хямрлаг болдгиймаа гэдэг шүү дээ. Тэр чинь ийм учиртай. Мэдээж эрэг тэр ихч дүү идэр бол одоо өөдөөс нараад инээхлээр угаасаа ууралжилтаараа юундаа инээгээд байгаа юм гээл. Ер нь тэд нар бол ерөнхийдөө эсрүүцдэг. Тэгсэн ч гэсэн таны зүгээс бол шантрахгүй ингээл инээгээд байгаа тэд нар нэг л мэдгэд энэ угаасаа ингэжлээд ингээ тоохоо болно. Тэгээд та энэ бэрхшээлийг давж яана гэдэг чинь таны хувьд харин ч ашигтай. Яагаад гэвэл хүнд хэцүү байх тусам л инээгээд байх юм бол тэр хэрээрээ таны сэтгэл хүчрэгжнэ л гэсэн. Энд чинь нэг level up болж ийн гэсэн. Өглөө болгоныг дандаа тийм инээмсгэлж сэрээд сурчих юм бол нэг хэдэн сарын дараа гэхэд ер нь цаанаасаа л нэг тийм хямрлаг болдог. Одоо тухайн өдрийн болж байгаа зүйлсийг ямар нэгэн байдлаар тийм эерэг талыг нь харахтаа их сайжирсан. Ямар нэгэн инээмсэглэх эерэг өөдрөг амьдрахтаа их сайн болсон байдаг. Бусдын нүдэнд бол ерөнхийдөө хямрлаг л харагдаж эхэлнэ л дээ. Тэр нь өглөөгөр ууртай уцаартай хүмүүстэй цуг байхад ер нь айгүй хэцүү шүү дээ. Одоо чинь тийм найз охинтой боллоо гэж өглөөгөр тэгэл ууртай уцаартай байх юм бол тэгэл тийм найз охинтой болж ер нь яах юм гэж бодмоор болдсон шүү дээ. Тэгэхэд өглөөгөр инээмсгэлдэг тийм найз охинтой байх юм бол ягаад ч юм бүр энтэл цуг хамт амьдраад байх ийм л байх юмсан гэдэг бодол төрдөг. Эрэгтэй хүн тийм байх юм бол бүр илүү хүчрхэг санагддаг. Ямар хүчрхэг сэтгэл зүйтэй бэ гэж. Тэгээ хоёр дахь өдөр тутмын даалгавар нь болохоор одоо монголоор бол одоо мэдлэг гэх юм одоо монголчууд юм мэдлэгтэй таарах хүмүүс шүү дээ. Тэгэхээр одоо өглөө босонгуудаа дүүгээ хараа сайн миний дүү миний хөөргөн дүү сайхан унтсноо нөгөө дүү нөгөөдөөс нь цохол уйлал ингээд тэгжсэн ч гэсэн ингээ өхөрдөж инээгээл тэгэл хүн болгонтой мэдлэл ээжгээ сайхан амарсан ээжээ мэжээгэл тэгээ хоолоо идэж явахдаа ингээ
сайхан оллоорой гэл тэгээ хичээлдээ явахдаа ээжигээ ажиллаа сайн хийгээрэй гэж явуулаад би хичээлдээ явлаа сайхан өдрийг өнгөрөөгөөрэй гэл инээмсэглэл ерөнхийдөө тийм мэдлэг хүмүүс айгуу тийм гоё санагддаг бусдад энэ нээлттэй тийм нэг л мэддэг тийм дотн мэдрэмж авдаг тийм хаалтгүй болчдөг юм уу та. Тэгэд гэрээсээ гарангуудаа хөрштөөгөө мэдлдэг юм таарлцсан тийм таньдаг мэддэг хүмүүстэйгээ мэдлэн нөгөөдүүл нь мэдлэн үгүй юу тэр бол бодлогоо зөвхөн таны талаас л одоо мэдлээд байх ёстой гэх юм уу та. Ер нь тэгээд хүн болгонтой мэдлдэг болчихлоо өөрөө тийм эерэг болсон дээрээс нь мэдлдэг болчих юм бол айгүй тийм хямрлаг ирч хүчтэй тийм нээлттэй тийм олон танилтай ер нь бусдад их айгүй эерэг сэтгэл төрүүлдэг тийм хүн болдог. Хичнээн дотогшоогоо хүн байсан ч гэсэн мэдлэг гэдэг бол чухал. Дотогшоогоо үедээ дотогшоогоо гэдэг гадагшаага болох ёстой үедээ гадагшаага болчдөг л байх ёстой. 3 дахь өдөр тутмын даалгавар нь болохоор юмыг хойш тавихгүй байх гэх юм одоо. Одоо чинь хичээлээ тарж ирэнгүүтээ шууд гэрийн даалгавраа хийгээд тэгээ дараа нь тоглодгснөө ийш тийшээ явдгснөө гэдэг дараа гэж хойшлуулахгүйгээр аяг тав мавгийг болохоор за дараа нь угаая гэж хойшлуулахгүйгээр шууд угаадаг ч гэдэг юм уу. Ер нь нэг жоохон хөдөлмөрч ажилсаг юмыг хойш тавихгүй л болдог гэх юм одоо тийм ажилсаг болж байгааг илэрхийлж байгаа. Тэгээ системээс нэг түлхүүр авдаг штэ тэр түлхүүрээрээ тэгээд анхны дүншаан руу ордог ш тэр дүншаан нь болохоор одоо нэг могоотод тулдаг штэ энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо өөрийнхөө асуудлыг одоо ээжтэйгээ ярилцсан гэх юм одоо би ингээд бусдад дээрлэхүүлдэг барьдаг одоо тийм асуудалтай ер нь хэцүү байх сургууль сурахад хэцүү байх мэдсэн гэдэг талаа ээжтэйгээ яриад ээжтэй аль болохоор ойлгуулсан. Ээж нь болохоор бодож штэ ер нь томчууд бодож штэ нэг хүүхдүүдтэй асуудал тэгэл нэг сүдтэй хүлээж авдггүй тэнгууд тэрийг ер нь их ноцтой байна ер нь их хэцүү байна гэдгийг юм сайн ярилцаад ээжтэй ойлгуулсан баг. Гэтэ миний бодлоор бараг хүн ээжтэй гэхээс илүү ээж нь өөрөө хүүхдтэйгээ сайн ярьсан байх гэж бодод байгаа юм. Угаасаа өмнө нь шүүх хурлын асуудал болчиход байгаа штэ сургуулиас хөөгдөх төрөө тулсан. Тэгэл ээж нь тэгэл хүүхдээ хэлэл чи ингээд ямар нэгэн асуудал гарвал надад хэлж чи одоо би өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийнэ гэд бүр эцсийн хүртэл явах болно хүүгийнхээ төлөө бол би чадмадна гэл ер нь хүүхдээ нилээсээ ойлгуулсан. Тэгээ хүнч тэрийг эхэндээ татгалзаж байгаа л за ээжтэй ховолдог хүмүү онцгой гэж хаад сүлдээ тэгээд жоохон зөвшөөрсөн. Дараа нь бас нэг дүнжэн рүү ордон шүү дээ одоо нэг хэд нөхдүүдтэй нэг баяа айлын хүүхдтэй зуг ордог анхных нь гэх юм уу та. Тэр нь болохоор одоо тэр нөхдүүдэд одоо дээрлэхүүлж гин гэсэн үг л те. Одоо нэг мөнгөтэй хүүхдийг тэгэл дээрлэхэл ядж байгаад мань залуу яг ингээд цуг байж тараад тэгээ мөнгө зүнгээс ихсрээ зүгээр мөнгөний авчихгүй бас зохиж зодоол дээр нь дарамтлаад оромжлол тэгж яхад нь одоо ээжийнхээ хэлж байгаа гинт санаанд ороод шууд мессежээр бушуухан бичээд гэр нь одоо сургуулаас нь 5 минутын зайтай тэгээ ээж нь тэр мессежийг авангуудаа газ байгаа газар нь очиод одоо зүгээр хүүхдтэйгээ уулзах гэж очиж байгаа юм шиг болоод тэгэл хүүхдтэйгээ олоод тэнгуудаа газ тэр зураг бичлэгийг аваад тэгээ баримтжуулж авангуудаа тэнгуудаа шууд захирал махралт нийлээл энэ хүүхэд одоо манай хүүхдээ ингээд дэрлэхлээр доромжллоо инээ тэрэг бичлэг нийнэ тэнгууд нь захирал нь харж байгаа штэ энэ хүүхэд угаасаа зөндөө асуудал гаргасан одоо дандаа дээр нь тоноол хийдэг зодон зохио хийдэг тэгээ ерөнхийдөө сургуулаас хөөгдөх төгцсөн одоо тэгээд баримт нотлоготой гараад ирлээ одоо тэгэл ялчгүй хөөйдөө гэд тэгээд тэр хөөгцсөн бах тэр хүүхдүүд тэгээд дараагийн дүншэн дээр ордон штэ тэрэн дээр болохоор нэг мангасуудыг биш ингийн хүмүүсийг алах дуртай гэдэг нэг хөлсний халдварч юм байдаг штэ тэр нь болохоор нилээ хөгийн гар одоо жишээ нь өөрөө бол бусдад айгүй их дээрлэхүүлдэг байсан. Тэгээ одоо би зовж байгаа бол бусдын ч гэсэн зовх ёстой. Би дээрлэхүүлж байгаа юм чинь та нар ч гэсэн дээрлэхүүлэх ёстой гэдэг үзлээр одоо бусдын нүдэнд нэг өртөхгүйгээр мөрөөрөө явж идэг хүүхдүүд эдэн штэ. Яг тэднийг олж харангуудаа очиж дээрлэхдэг давамталдаг одоо тийм болсон гэх юм уу та. Өөрөө болохоор дээрлэхүүлэхдээ одоо дээд үеийн зарим нэг онцгой ахнарт ингээд дээрлэхүүлдэг. Тэгэл тэдэртэйгээ чихэр жимс барьж очивол мөнгө төгрөг барьж очивол ариг тамхинд нь гүүгээл тэгэл дээрлэхүүлэл зодуулаад дарамтлуулаад байдаг. Тэгтээ яг хөтэ тэгэл одоо ахаа гэж гүйсээр гад нэг жоохон дотндуу болсон гэх юм одоо. Тэнгууд нь өөрийг нь одоо нэг дээрлэгсэн хідэн гаруудыг ахаа тэр намайг дээрлэгээд тэглээ инглээг нөгөөдөл нь аамон новшиг гэл очоод өмөрөд хамгаалцсан. Хэд удаагийн иймэрхүү тохиолдлоос болоод бусад хүүхдүүд болохоор энэ их том артай юм байна. Энэс болгоомжлогээд тэр арын ихээ эвгүй армаар гэх тэгэл зайгаа барьдгуулсан. Тэнгууд цаанаа дээрлгүүлж тэр арандаа дээрлгүүлж мэрэлдгүүлээ дамтлуулдаг ч гэсэн наашаага үеийнхэндээ болохоор том атман болоод би мундаг зундаг гэдэг тийм аргалыг гаргадаг. Тэнгууд гимгүү мөрөөрөө хүүхдүүдийг дээрлэгдэг. Тэг яг та манай эдэд бас л ээжтэй хэлсэн. Тэгэл бүх асуудал болж байгаа ш. Тэнгууд нь яг та нөөдөг чинь тэг ардар очиод хэлнэ. Тэнгууд хогчин могчин чи тэгээд зодуулж явах та таарсан марсан ингэж явах та таарсан марсан гэд нөгөөдөл нь яг төрсөн ах мах биш ер нь сайн ах нар биш болохоор тэгэл өмөөрөөгүүл гэсэн үг л дээ.
Тэнгүүд тэдэрт сэтгэл алдраал ерөнхийдөө хотлоо юм нэгэд бодцоо явжсэн. Тэгээ ээж аав нь ч гэсэн тэгэл муу хүмүүс ч гэсэн бүр яадаг болсон муу хүмүүс биш. Тэгэхээр хүүхдтэйгээ чи ингээд хичээл номдоо сайн шамд яах гэж буруу дөрөв хүмүүстэй нийлээд байгаа чи сургуулаас хөөгдөх шахлаа махлаа гэл. Тэгэл ерөнхийдөө тэр хүүхэд зөв зам руугаа орсон гэх юм да. Одоо том болоод сайн хүн болсон уу, муу хүн болсон уу мэдэхгүй ямар ч тач ахиж тэр зодон зохион дээрлэлт мэрлэлтээс ерөнхийдөө зайгаа барьсан. Угаасаа ч тэр ар нь худлаа гэдгийг ойлгосон. За дараагийн парт болтол баяртай.